Бүгд энэ өдрийн мэнд та бүхэн яг одоо 1991 оны Boys in the Hood киноны товчлыг үзэх гэж байна. Туухшин сууж таалан сойрхно. Америкт харааст 21 хүн дутмын нэг нь хүн амны хэргийн зожоос болдог бөгөөд тэдний ихэнх нь өөр нэг харааст ахын дүүгийнхээ гарт амиа алддаг гэх статистик бий. 1984 он Лос Анжелес хотын South Central дүүрэг сургууль руугаа явж буй хүүхдүүд урд шөнө буун дуу сонсон талаараа ярилцсан. Нэг хүү найзуудаа дагуу саяхан хүн алуулсан газар очинд цус болсон газрыг сонирхож харцгаалаа. Хичээл дээр 10 настай Трей үргэлж хэрэгт дурлаж хошигндог тул багш нь түүнийг өөрөөр нь хичээл заалгахаар самбарын өмнө гаргав. Хүү хамгийн эртний хүний үлдэгдэл Африкаас олдсон бөгөөд дэлхийн бүх хүн энэ твээс гаралтай гэж ярьтал нэг хүүхэд өөрийг нь Африк хүн гэж дуудлаа хэмээн уурлаж хөвгүүдийн хооронд зодон үүсв. Гэхдээ харих замд гол дүрийн хүү Трей гудамжны танхаачуудтай таахад нөгөө хэдэн тогсоомносоо болж мөн хоорондоо зодон хийлээ. Хүүг гэртээ ирэхэд ангидаа зодон хийсэн гэд Трейг сургуулиас нь 3 хоногийн хугацаатай хөөсөн тухай ээжд нь утсаар дуулгах боловч энэ тиймс чухал байсангүй. Учир нь тэрээр угаасаа сургуулиас хойших гэж байв. Ээж нь хүүгээ бусад бүх хар хөвгүүдийн адил алуучахгүй, шоронд оруулахгүй бас агчсан босчихгүй байгаасаа гэж хүсдэгч аав руу нь явуулж амьдруулахаас өөр аргагүй болсон байлаа. Аав нь ашгүй одоо босвол амьд сэрүүн хүүгээ авч байгаадаа маш их баяртай байлаа. Аав Джейсон салсан эхнэрээ хүүхдээсээ ийм амархан салж байгаад гайхна. Харин ээж нь би түүнд яаж жинхэнэ эр хүн болохыг зааж чадахгүй гэж чи өөрөө хийсэн биз дээ. Энэ бол чиний үүрэг гэлээ. Трей аавынхаа хөршүүдийн үйдэнгийнхэн болох буурчгар Крис болон боорцог очоод Даррен нартай танилцв. Трей аав дээр нүүж игсэндээ дурамчхан байсан бөгөөд ээжигээ утахгүй буцаагаад авна гэж найдаж байв. Ээж нь түүнд тэгнэ гэд гэхдээ эхлээд сургуулаа төгсөж ажил олцоод аавн гэд яваад өгсөн даруй аав нь Трейд тармуур өгөөд үүдэн дэх навч цэвэрлэхийг тушаалаа. Боорцог түүнийг аавчин арай л зэрлэг юм а чамаар навч цэвэрлүүлээл чи хаашин боолно юм уу гэж шоолно. Энэ ажилд Трей бүтэн өдрийг зарцуулв. Дараа нь тэр шинэ гэрийнхээ хуучирсан баан, шал, угаалтуур гэд бүгдийг нь угаах ёстой болов. Джейсон хүүдээ ингэж хариуцлага сургаж байна гэх бөгөөд харин Трейн шинэ найзуудад ингэж зааж сургах хүн байхгүй. Тэгэхээр тэднийг сайн ирээдүй хүлээж байгаа гэхэд хэцүү шүү гэж хэлсэн юм. Шүн дунд тэднийд хулгайч орж ирэв. Джейсон бүхэл хар арьст Америк хүний адил орныхоо дэргэд буутаа өмтдөг бөгөөд газ бууга шүүрч аваад хит хитүү удаа буутсан ч урилахгүй зочин зөгтөж амжлаа. Цагдаа нар бүтэн цагийн дараа дуудлагаар ирлээ. Тэд замдаа боорцог авч идээд завгүй байж. Хамгийн сонирхолтой нь тэдний гэрд шархсан хар арьст цагдаа өөрөө арьсамгүйр ялгуурсан гадуурхагч байв. Цагдаа та түүнийг оноог нь харамсалтай. Онсон болж гудамж маань нэгч гэсэн хогийн хараас салахгүй юу гэж өөрийн угсаар гарал нэг ахын дүүгээ хэллээ. Боорцог хүүгийн ээж хадагтай Бейкер түүнийг үргэлж эцэгшгээ арчаагүй амтан гэж харна. Харин тэр эмэгтэй Трейн аав Джейсонд нүд унагсан тул Трейтэй маш ээлдэг хайрцдаг байв. Тэдний найзуудын бас нэг гишүүн бол Боорцогийн эхнэгт дүү Рики юм. Тэр мэргэжлийн тамирчин болохыг мөрөөднө. Хөрш зэрэгэлдээ байшинд Бренди хэмээх хар охин нүүж ирсэн бөгөөд ах トゥ хоёр түүнийг хэнийхэн найз охин болох тал дээр хэдийн маргалдаж зодтолж эхлэв. Нэг удаа найзууд зугааж яваад бутнаас өмхийрсэн цогц солов. Тэд яагаад хинж үүнийг эндээс авахгүй өмхүүрүүлсэнг ойлгож ядан байх үед гудамжны танхаачууд ирж Рикийн бөмбөгийг босоолаа. Боорт зүгээр өнгөрөхийг хүссэнгүй. Нуруугаар намханч гэлээ нэгнийх нь хөлс рүү өшгөх шууд нүүрлүгэ дараа нь гиз рүүгээ хүнд цохилтууд аав. Трей урваас нь найздаа өөрийнхөө бөмбөгийг өгөхөө санал болгосон ч энэ бөмбөг нь Рикигийн аавынх нь бэлэг тул илүү нандин зүйл байжээ. Танхаачуудын нэг нь жаал хүү гөрөвдөн бөмбөгийг нь буцааж өглөө. Джейсон хүүдэ жинхэнэ манлайлагчийн дүрм заана. Хүний нүд рүү ихсэлж хар. Хулгайлахын оронд гуйд сур. Чамайг хүндэхгүй байгаа хүнийг битгий хүндэл. Мөн тэр охтын талаарч зөвлөгөө өгнө. Хинч хүүхдтэй болж чадна. Гэхдээ зөвхөн жинхэнэ эр хүн түүнийг өсгөн хүмүүжүүлж чаддаг юм гэд Трейг төрөхөд Джейсон дөнгөж 17 настай байж. Тухайн үед аавынх нь найз нь хамт дэлгүүр дээрэмдэг гэсэн ч тэр хүүгээ бодоод үүнд оролцоогүй. Харин оронд нь Вьетнам руу дайнд явсан гэж ярив. Аав хоёр буцаж ирэхэд Боорцог Крис хоёрыг хулгай хийсэн эргээр цагдаа нар яг баривчиж байлаа. Хоёр найз нь ингээд шоронд орж байгаад хүүг гонирлох ба аав нь хүүгээд гэрлүүн оруулав.
Ингээд 7 жил өнгөрсөн байгааг гаргана. Манай баатрууд одоо 17 настай залуус болжээ. Ээлж дуудаага шоронгоос суулжигдаж ирсэн боорцогт зориулж өөдөчлөг зохион байгуулж байв. Тамирчин Рики хэдийнэ залуу аа болсон байлаа. Ээж нь эхнэрт нь одоо эм хэрэгэл хүүхдүүд цугуулаад байж осхгүй гэж загнав. Боорцог найзуудтайгаа хүзэр даалуу тогсож, охид босом довхын халдварын тавсаар ярилцсан. Энэ үед манай Трич үдшилтэд ирэхэд боорцын ээж нь залууг өөрийн хүүтэйгээ ярилцахыг гуйлаа. Өсөх ирээдүйтэй гэмт хэрэгтэн магадгүй найзынхаа үгийг сонсож засарч юм билүү гэж тэр боджээ. Крис жижигхэн жаалаас том залуу болж өссөн ч бод усны усмаас биеийн доод хэсэг нь саажилттай босон тул тэргэзэртэй амьдрах болжээ. Охтууд энэ үед бүгд даруухан ухаалаг Трийг амортуусан явцгаж байсан юм. Бренда гих охин би түүнтэй үерхэж байгаа гэж хэлж бусдыгаа уурлуулав. Хоол босох үед залуус охтыг түлхэж төрүүлж хоол руу дайрахад Трей жинхэнэ эр хүн шиг загнаж охтыг өөртөө ч хооллохыг санал болгоход боорцог дэмжсэн ч охтыг дахианууд гэж нэрлээд загнууллаа. Трей зам дээр яваад жоохон хүүхдийг олж хар тамхичин ээжэд нь хүлээл гэж өглөө. Энэ үед нь Плац бүлэглэлийн гишүүдэд таахад тэд тоглоомоор Трей рүү бууж чиглүүлж айлгана. Хадагта Бейкер аавт нь мах дамжуулж өгсөн байжээ. Аав нь түүний үсийг янзлах үед Трей аава та удахгүй бүдүүн хөвгшин болж ач зээ нар чинь танаар тоглох бахтаа гэж хошигнона. Харин аав нь юун ач зээвэ? Чи миний өгсөн эрзэнүүдийг хэрэглэж байгаа үсттэй гэв. Аав нь үүний дараа хүүгээ саатуулж ахин охтын талаар номсуудаа уншиж харлаа. Үүний дараа залуус дээр охтууд ирж тэдний хамгийн үзэсгэлэнтэй шууд л Трей дээр ирэв. Дозон хоногийн дараа Трей нөгөө охинтой гихт нь ууцсан ч сүм рүү явсан эмээ нэргэж ирээд хар эрэхтэн үнрийг авч охиныхоо өрөөнд заавлуур барьж гүйж орж ирэхэд залуу амжид цонхоор зүгтааснаар түүний адал явдал өндөрлөв. Гэвч дараа нь тэр Рикид өөрийгөө одоо хүртэл хөвгөн гэдгээ ярьж 17 наснда эцэг болохоос айдаг гэдгээ үнээр нь хэллээ. Найз охин нь бас католик тул залуутай огт ойртодгүй гэж ярив. Залуусыг гадаа зогсож байхад нэгэн хужгаач амандаа соосогтой залуугийн гинжийг тасалж аваад зүгтаалаа. Соосогтой тул өөрийг нь яаж чадахгүй гэж бодсон боловч та. Гэвч залуус маш хурдан гүйцэж очоод хулгайчийг хашраасан юм. Сургууль дээр нь коллежийн скаут ирж тоглолтыг нь үтсэн байлаа. Рики тэдэнд юу ч чаддаг бүхнээ үзүүлэхийг хичээсэн юм. Трей найз охин Брендитийг уцаар харж байлаа. Энэ үед ээж нь давхар залгсан бөгөөд Трей шугамаас хашхоо мартчихв. Тэрээр санамсаргүйгээр тэгээд чи надтай унтах юм уу үгүй юм уу гэж асуудал цаанаас нь Трей би ээж чинь байна гэхэн тэр. Энэ үед ээжийнх нь амьдрал зэгтэрч хөл дээр бат зогсгоосон тул хүүгээ буцаж ирэхийг шаардсан ч аав хүү хоёр аль нь ч одоо үүнийг хүссэнгүй. Боорцгийн найзууд нь цуглаж гэлгар уутаар бүрсэн буудан дээр тоглоцгаав. Хадагта Бейкер тэднийг өгүүлж яншсаар гэрээсээ хөөж гаргалаа. Энэ үед гэрийн гадаа нэгэн машин зогсож коллежоос Рикитэй уулзахаар төлөөлөгч ирв. Боорцог чухал зочныг гэрт саадгүй оруулахын тулд найзуудтай холдуулж зай гаргаж өгсөн юм. Рики скаутад маш сайн сэтгэл төрүүлж чадсан тул тэрээр залуу тамирчныг коллежийн оюутны хотгонтой ирж танилцахыг урьлаа. Гудамжны найзууд нь ч бас коллежид орохыг мөрөөдөх боловч цаад зорилго нь ердөө тэнд очиж охид найрах явдал байв. Коллежийн төлөөлөгч Рикид одоо зөвхөн шалгалтаа өхөл үлдсэн бөгөөд 700 оноо авахд л хангалттай гэдгийг хэлв. Яг энэ үед өрөөнд нь Рикигийн бяцхан хүүгүүн орж ирлээ. Скаут түүнийг дүүнд байх гэж бодсон боловч үннийг мэдээд маш ихээр гайхав. Тэрээр Рикид шалгалтандаа амжилт гаргахыг хүсээд гэрээс нь гарч явлаа. Хадагта Бейкер тамирчин хүүгээ гэрэлт ирээдүй хүлээж байгаа гэдэгт маш их найдаж байв. Шалгалт өгөх цаг болсоо. Трей асуултуудад төвөггүйхэн хариулж байсан бол харин Рикид шалгалт нэлээд хүндрэлтэй байлаа. Санхүүгийн зөвлөх хийдэг Джейсон хүүгээ боосон Рикид нийгмийн системийн талаар хичээл заахаар хамгийн аюултай дүүрэг босох Комптон руу дагуулж явв. Тэрээр үсвч хөрөнгийг хэрхэн хямд үнээр хөдөлтөн авч бусдад өндөр үнээр зардаг тухай. Мөн энэ дүүргийг хар арснуудад өөрсөнд нь үлдээх нь ямар чухал болохыг тайлбарлана. Засгийн газар тэднийг бие хөнөөгөө дуусаасаа гэж хүсдэг учраас тэдний хоросолд буу архины дэлгүүрүүдийг үе олноор нь нээдэг гэд хар залуус юмзоос архины лонх юм уу буу сүрж авахын оронд толгоотойгоо найслал дээр гэж хэлв. Рики энэ яриаг сонсож ухаан ороод мөө боорцог ах минь сонсон ч уусаасаа гэж харамсан бодно. Оройн гудамжны уралдаан босох үед Плац бүлэглэлийн хэдэн залуус Рикийг мөржин. Дүүгээ өмөрсөн боорцог шууд бууга гаргаж ирэв.
Цаадуушинч машинаасаа үсий автоматар тэнгэрлүү шүршиж хүн бүр тартал тийшээ зогтож орхив. Тэр үед эндээс Рикитэй шууд л зогтов. Ямар нэг асуудалд орохгүй гэсэндээ тэр шүүдээ. Гэвч залуус гэмгүй явж аваад цагдаад зогсоогтод нөгөөх арьс өнгөөр ялгуурлагч харааштай цагдаад дахиад л таарч трийг доромжлон сөвдүүлнэ. Би чам шиг зорилтонд хариудаас энэ гудамжийг цэвэрлэх гэж цагдаа болсон юм. Муу нүүрс минь гэж буу тусган залууг дээрлэв. Энэ үед нь найз охин Брендийн хичээлээ хийгээд сууж байхад нь гадаа бас нэгэн буун дуу гарч охиныг тавгүй төллөө. Тун узгүй Трей бас түүн дээр ирээд юу болсноо ярьж адилхан хард цагдаад хэрхэн гомцсноо яриад шууд уйлж орхив. Энэ шүн Трей Брендитэй хонож эцэст нь нэгэн эр хүн болсон. Джейсон хуучин их нэртэйгээ уулзав. Коллежид сурч зах хугацаанд хүүн Брендитэй хамт амьдрах гэж байгаад Рева маш их бухимдалтай байлаа. Харин Джейсон түүнээс Трэг хит бүйцэлхэ бойжхийг хүсээд тэр хэдийнэ өсөж том болоод жинхэнэ эр хүн болсон тус Рева одоо хоцорсон гэдгийг хэлв. Гэрийн үүдний довчон дээр Дүүки өчигдөр супермаркетд болсон буудалцаанд хэрхэн оролцсноо ярьж байлаа. Энэ үед хосгүйхэн Плац бүлэглийн залуус занс хийсэн байдалтай машинтайгаа ир зогсов. Боосцог тэдний уйлаас зэвсэггүй гэдгээ харуулхад цаад уус нь яваад өгсөн юм. Рики гэртээ хөл бөмбөг үзэж байлаа. Найз охин нь түүнээс дэлгүүр орж гурил авахгүй. Рики гарч ирэх үед тэрээр боорцогтой ямар нэгэн шалтгаангүй байж байгаад ам мөрөж усмаар зодон босоо хувирв. Ээж нь гүйж гарч ирээд өөрийн ургалж ад үздэг хүү босох боорцгийг нүүрлүүн зохиод авсан юм. Боорцог ээждээ маш их гомдлоо. Рики гэрээсээ нилээд холдож явсны дараа шууданч шалгалтын хариу бүхий захиаг авчирч өгөв. Гэвч залуу үүнийг аль хэдийнэ сонсохооргүй холдсон байлаа. Тэрээр Трейтэй хамт дэлгүүр рүү алхах замдаа цэрэгт явж амьдралаа өөдөн татах тухай бодож байгаагаа ярина. Гэвч Трей түүнд хэрвээ тэгвэл чи өөрийнхөө эзэн байхаа болно. Яг л боос шиг улсын өмч болсон шүү дээ гэж анхааруулв. Буцах замд тэд нөгөөх дээрэмчдэд тааралдав. Дээрэмчд энэ хоёроос өшөөгөө авахар шийдэж машинаар мушгөөд эхэллээ. Найзууд байшингийн хоорондор зугтах бөгөөд яг энэ эгзэгтэй үед Рикийн шээс нь хурчив. Үүний дараа тамирчин залуу салж явахыг сануулгаж тэд өөр замаар явлаа. Яг энэ үед Борцог холоос улаан машин хараад дүүдээ санаа зовниж эхлэв. Тэрээр найзуудтай хамт түүнийг тосгоор хөдлөлөө. Улаан машин Рикигийн яг өмнө ирж зогсов. Тэр зүгтаахыг оровцсон боловч дээрэмчд залууг ар нуруур нь буутчихлаа. Ингээд Рики Тригийн дар дээр амьсгал хурав. Боорцог ах нь хэтэрхий оройтож иржээ. Залуугийн цогцыг машинд оруулсан гэгт нь хүргэж өгөв. Шайнис гэрэр дүрэн хашгирч хадагтай Бейкер өөрийн нүдэндээ итгэж чадсангүй. Тэрээр энэ бүхэнд Боорцогыг буруутгаж түүнийг хараан зүхэн. Трэ Боорцогоос 5 минутын дараа тэднийд ирэхийг хүсв. Трэ Бренди болон Афтагаач ярихаас татгалзлаа. Залуу аавынхаа гар бүг гаргаж ирээд дээрэмчдээс өшөөгөө авахар явах гэж байтал Джейсон түүний замыг хав. Джейсон хүүдээ ээжт нь гэр бүлт нь би гүн эмгэнэж байна. Гэхдээ энэ бол тэдний л асуудал. Тэрэ чи бос миний хүү, чи бос миний асуудал гэв. Магадгүй тэрэ Крис шиг тэрэгцэр дээр эсвэл Боорцог шиг амьдралаа дуусгахыг хүсэж байгаах. Тэр энэ талаар сайн бодох хэрэгтэй байлаа. Джейсон түүнийг буугаа өгөхийг шаардав. Эцээ эцтрээ аавынхаа үгэнд орж буугаа өгöd түүний тэвэрт уйлсаа. Үүний дараа Бренди түүнийг эргэж ирэхэд Трэ цонхороо зогтож Боорцогны машинд өсрөн суухыг харжээ. Найзууд Рикигийн алуучдыг хайж хотоор хийсвэрлэн. Гэвч Трэ гинэт бодлоо өөрчилж өөрөв нь машинаас буулгахыг говь. Энэ үед хадагтай Бейкер шалгалтын хариуг нээж үзлээ. Талигаа чүүн шалгалтаа амжилттай өгч шаардлагатай 710 оноо авсан байлаа. Найзууд 3 цагийн турш алуучдыг хайсан ч олсонгүй. Тиймээс зогсож юм идэхээр шийдэв. Гэвч яг л тэдний орох гэсэн бүргэрний газрын гадаа нөгөө 3 дээрэмчин зогсож байлаа. Одоо тэдний бай болох цаг иржээ. Боорцгийн найз Монстр тэднийг гурвуулангийн Калашниковоор шүршив. Харин Боорцог машинаас бууж тэднийг нэг бүрчлэн буудаж гүйцээлээ. Дээрэмчдийн тоожгоолагч өршөөл ирж амтсан ч залуу түүнийг огт өрөвдсөнгүй. Трэг гихтээ буцаж ирснээр гэмтэргийн хамжигч болсонгүй. Маргааш өглөө нь Боорцог түүнтэй ирж уулзав. Тэрээр найзыгаа яагаад машинаас буусныг ойлгож байгаагаа хэллээ. Одоо түүнд дүү байхгүй, бас ээлжч байхгүй гэв. Учир нь ээж нь залууг дүүгийн үхэлд буруутхан харахыг хүсэхгүй байсан юм. Өчигдөр тэднийг заавал алах хэрэгтэй байсан эсэхт Боорцог өөрөө ч эргэлзэж байв. Одоо хин нэг нь тэднийг бас устгахыг оролдох болно гэд. Гэхдээ энэ одоо хамаагүй гэж хэллээ. Гагцхүү Рики ямар ч утгагүйгээр ам өргөцсөнд л маш ихээр харамсаж байлаа.
Тэр найздаа чамд одоо ч гэсэн нэг ах үлдсэн шүү дээ гэхэд Борцог баярлах хөгшин гэлээ. Маргааш нь Борцог дүүгээ оршуулад харин 2-7 хоногийн дараа тэрээр өөрөө буудууж амиа алдсан гэд энэ кинод төгсөн.